За Улаанбаатар хотод 5 цаг 30 минут. Одоо чинь толгойд орбит уу? Нарангийн гол. За Бамбаг даваа хоёр хаачих вэ? Энэ удаа Хөвсгөл аймгийн Рэнчин Лүмб сум руу хүлгэн жолоо заллаа. 5 цагт уулзаад одоо яшаа ингээд хотынхон баруун тишээ гарах гад явж байна. Нөгөө нэг алдарт жаргалантын голыг гол дээр очиж найзын хан дууг дүрсжүүлэхээр явж байна. Манай Бамбаг дуу гаргасан. За тэгээд Пүрүс 41-ээр хэрхэн Рэнчин Лүмб сум хүртэл орохыг одоо ингээд та бүхэндээ харуулъя. Замаасаа салаад Эрдэнэтийнхаа зам руу ороод ингээд сайхан явж байна да. За одоо ингээд яг цаг 9 цаг болж байна. Нар одоо ингээд сайхан уулын цаанаас мандахаар бэлтгэл ажлаа хангаад одоо ингээд даруй айсвэ. Тэнд нэг хайрхан байна. Тэр хайрхны цаанал байгаад байгаа л да. За энэ хөндөгөр бол ингээд сайхан жавар хоргоц. Энэ чи гол уу шүү. За хараа гол дээгүүр ингээд жавар хургасан маш гоё харагдаж байна. Ингээд өвөл ер нь ингээд хөдөө явах их гоё байдаг. Жавар тачгансан хүүтэн. Тэгээд энэ нөгөө бит хоёр 41-ээр явж байгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ 41 ч гэсэн балаа маш юм байна шээ. 41-ндээ байна уу 40 насандаа байна уу? Ингээд хийгээд байгаа энэгээр ингээд 41-тэй байна уу 40 насандаа байна уу? Бараг 40 яах ч дээ. За энэ бас яг 40 рүүгээ шааж байгаа байна. Энэ 41-тэй байна уу? Энэ 40 насандаа байна уу? 40 градусандаа байна уу? Энийг 40-тэй л орхон таагаад энэ даастай 40-тэй гараа явж байна. Оо тэр хардаа хилээгүй тэр хайхны цаана байгаа. Зураа өглөө биднэрт өглөө гэдэг чинь юу өглөө гэж хамд энэ өндрийн амьдралыг өгж байгаа л гэсэн утгатай үг юм байл шүү. За ингээд сайхан зам бол сайхан байна. Цас мас хонгорлсон юм гайгүй байна. Цаг 10 цаг 16 минут болж байна. За бид хоёр хөдөлсөн өнгөрөөд баруун бүрэн сум те. Баруун бүрэн сум өнгөрөө явж байна. За иргэсэн чи ингэсэн. Энэ манай нөгөө машин юу эс? Даарсан. Яас гэсэн чи нөгөө урталт нь нөгөө юм салхины хамгаалалт байхгүй юм чи нөгөө даараад чек мек нь хасаад батарейн daарлаа маарлаа гэ дохоо мохоо өгөөд ичтэй сүүдийн хийж байна. Нөгөө Рэнчин Лүмб жаргантын гол явж байгаа 41-тэй хоёр шүү дээ. Жаргантын гол руу 41-тэй явна гэсэн чи бүр энэ юу вэ? Хараа гол дээгүүр гарсан чи хөлдөө шааш шүү дээ. Хараа гол дээгүүр гарсан чи хөлдөж шүү дээ батарейн. Одоо харин айтаахан 29 руу ороод ирлээ. Сая чи бүр 36-аас буухгүй байсан. Энэ яалтгүй шин уруудж байна да. Уруудахаар зүгээр юм шүү дээ. Сая чи бүр 1 минутын өмнө бүр 36 гэжсэн. Намайг камера бариад авсан чинь 29 болчих юм. За одоо гарцсангуу гайг байхаа. Тэгээд нөгөө чек мек нь асгаар нь сандарсан чи юу гэж ингэж байна. Машиныхаа уртаалд нөгөө нэг кордон ол шийгнэ. Аржаатрынхын тэрүүгээр. Тэгвэл харьцангуй гайгүй болно. Ядаж л урдаас ирж байгаа салхийг нь хаана. Тэгэхгүй бол наад хабрид машин чи мотор нь даарад бэрээд ингээд дохоо мохоо насаад ингээд болохгүй байгаа гинэ. Тэгээ одоо бид өөр яг үүндээ юу яаж байна энд? Парк уу явж байна. Парк. Энд л яг нөгөө наран талд учраас нөгөө жоохон гисцэн. Тэр л нь бүр байхгүй бүр цантаад байх. Энэ одоо энэ үнтэй явж чи бүр параж тавихгүй бүр өст үнэхээр дааруулж байна. Тэгсэн чи нөгөө энэ нөгөө цахилгаан мотор нөгөө хүүтэнд өрөөсөө ажилддаг юм байна. Тэгээ хотоос дүүрэн бензинтэй гараад Эрдэнэт хүрээгүй чи таланд дууссан. Ерөөсөө мотор нь ерөөсөө ингээ амлахгүй заяа. Тэр ингээ тал нь байгаа. Бүр амар өндөр хаацтай байна. Амар хаацтай дээ. Та охин гол орох гэж л үйл тамаа идэж ирж шүү дээ. Тэгээд одоо өчнөө олон голын хажуугаар явна одоо яана. Эрдэнэт рүү явах цаанд нэг баруун бүрэн сум орж ирээд кордон цаасаа хайхж байна. Цагаан эсэгийг гадна дэлгээд машинда кордон цаас ил тэр кордон цаас авах юм өгшөө. Хугарч наа чи ингээд капот чин дээр чин дараа штэ өгшөө.
Алаа мэ нэг барьж да би хий да. Сүрчгэнсэл юмнууд ах зөвхөр. Хүний машиныг засах шиг амархан юм байдгүй ш. Хүний машинд юм хийх шиг амархан байдгүй байхгүй. Уг нь олигтойхон юм хийчихээ гэсэн чи байхгүй нэг жижиг салсан юм л хийчлээ. Энэ таарсан хүн болгон машины хамаг чекмэг гацсан явж ийн л гэж. Одоо фармараа нэг жоохон тавих юм байгаа сте ёо дараад ш. Явар үгүй би. Энийгээ сайн үзэл явахгүй одоо өсвөл явж байгаа. Тэг чи одоо сэлжин үгүй байна уу гэдгийг хараад байна шүү дээ. Яг цааш чи энэ дээр ирэхгүй гэсэн үг байхгүй. Энэдрийнх ч одоо энэ дээдлийн жижиг бай. Энийг хаах хэрэгтэй юм уу? Биш тэнд харагдаж байна. Нарийнхын юм байна. Арчитэр гоц. Энд чи энэний арчитэр. Аха. Энэ хэсэг чил хөрөөд энийг асараад гэсэн үг. Тэгвэл хэний зүгөө хаах хэрэгтэй биш үү? Тэг. Ямар нэгэн батарей цацаж хөлсөн юм гааг өгнэ. Тэгээд антифриз гэж юм байдаг. Энэ тэр нь нөгөө нэг юм Шри-Ланкаар гуурсаар явдаг. Тэр нь болохоор хөрөлдөөд байна гинэ. Царцаад. Тэрнээс зүгээр гэж шөө. Чекмек нь бол ундраалагчлаа. 10,000 төгрөгөөр. Өө энэ Эрдэнэт чи юм юу гэдэм шүү дээ. Цаны бааз гэдэм шүү дээ. Гэтэ хурдтай гулгаж ирээ тийшээ наашаа нийсвэл үгөх юм байна да. Аюултай байна. Гэтэ хүмүүс ерөөсөө байхгүй шүү дээ. Өнөөдөр энд Эрдэнэт өстө сайхан дулаах юм шүү дээ. 19 21 зааж шүү дээ. Замд ч юу вэ 40 эд мэдээд өстө. Алах гэсэн чи. Дарахны Эрдэнэтийн техникийн зах дээр хүрээд ирчлээ. Тэгээ нөгөө нэг нүүргөвч гэдэг ах юм да нөгөө салхины хамгаалт уртлын. Тэргээл гэж аваад хөдлөе даа. За ингээд 12 цаг явсны мөрөнгийн постн дээр хурж ирлээ. Онгойлгочлаа шүү давчих шүү. Мөнгө хурж гэнэ үү, хүрхгүй байна уу? За тэгээ зам жоохон нөгөө мөстөлтөө. Тэгээ Виктория нөгөө нэг машин замдаа нөгөө нэг үүрээр явах ч гэсэн хамгийн аюултай байд юм байна. Ягаад тэгэхээр нөгөө хамаг хургасан жавар маа орчин дээр үүрээр байж идэм шүү дээ. Бид орч одоо тэр дахны нөгөө нөгөө харагийн зүүн харагийн гол дээгүүр явахт чинь тэр чинь шууд баг хасах 40 зааж байгаа юм чаа. Тэгээ миний нөгөө өвдөг сийгээд байсан чинь тийм учиртай юм байлээ. Тэр чинь угаасаа амар хүүтэ байсан юм байлээ. Жохон саадаг ихтэй оцвол одоо асуудалгүй мөрөнгийнхөө хаалгаар ороод ирлээ. Одоо эндээсээ шууд ингээд 90 жил өнгөрөө гарна. Нэг сайхан визас аваад юм идүүл идчихэд. Оппа! За ингээд Өвсгөл аймгийн хүүс утаа. Та юу? Утаа. Гонч сомлаа. Юу амар юм бэ? Пүү. Яг юм алганы хамт шиг газар байна байхгүй бас. Йоо, бүр утаа нь ингээд бүр ийшээгээ байж шүү дээ. Ийшээ бүр ийшээ хүн дээр өрөөд ирсэн. За, одоо хүүч харагдахгүй шүү дээ. Түүхийн үрсчээс бас хан байгаа юм да. Йоо, бүр ийшээ ирсэн. Энэ одоо юу гэдэг газар юм? Дөнгөж нөгөө нэг бугтаа дүрлжийг даваад ийшээ ингээд нэг бараг 2 км-ийн зайд ингээд ирсэн байна. Одоо энд ингээд нөгөө бүр утаа нь ийшээ нөгөө нэг уулын ам руу ирсэн байна. Одоо за ийшээ ингээд хараад ер нь Улаанбаатар л утаатай гэдэгээс биш. Ер нь бол манай 21 аймгийн төвүүд бол үнэхээр амар болцсон байлээ. Арангаан дүүр жишээлбэл ингээд дайраал гарахад шууд хоолоо орсдог. Оюутан байх үе үнэр шууд санаанд ордог шүү дээ. Нэг богд уулын тэр хаваас нисхийн уулуудын дээрээс Улаанбаатарыг харахад ямар байдаг вэ? Яг тэрнтэй адилхан. Яг адилхан харагдчих. Харуу 2 цаг явсаар байгаа л орж ирлээ дээ. Өрөөд ядруу. Замдаа нэг 10 минут яг явж байгаа дунтаж яг барьсан байдаг машиныг би бол чадчихлээ. Гээ тасалтан нөгшөө баг 10 минут унтсан байлээ. Тэгээд л гинт энд нэг пиап байсан. Тэрийг уугаад шуус хэрэгэл. Тэгээд одоо мөрөнд орж ирж байна да. Би энд нөгөө нэг дааяа гээд ундаад өгчихгүй юу? Тэр чи яг ингээ хүн харахад андуурмаар юм пивтэй адилхан байдаг байхгүй юу? Тэгээ энэ тэрийгээ пив гээд мөрөөдөж өгөхгүй юу? Ер нь зүгээр мөрөөдлөө л ярьж байгаа.
машин бариад пи уух мөрөөдөлтэй юм шиг байна. Тийм юм бол байхгүй. Тэр мөрөөдөл ч юм бол тэгээ шөө таныг ингээд шаал өөр газар аваачдаг байгаа шүү. Хатгал руу шууд гараа явж гин. Яг үндэ тийм зүгээр дэлгүүр орж нэг одоо тайг руу явж байгаа хүмүүс нэг тайг авлаа гэж байна. Жаргалант гол руу пүрүүсээр явах ингээд аялал маань челленж маань ингээ үргэлжилж байна. Тэгээд тэндээсээ цаашаага далаа руу ороод тэгээд тэндээсээ жиглэгийн даваад явна. За битээр бол тийм төлөвлөгөөтэй явж байна. Чи өглөө хэд гэж болсон? Өглөө 4 цагт болсон. Тэгээд 5 гэж жолоо барьж эхэлсэн. Одоо бол 14 цаг биш 18 цаг өнгөрч байна. Тэгэхээр одоо бүхэл бүтэн яг 12 цаг машин барьсан явж байна. Би бол энэ хүний хэлсэн ёсоор хүнд машинаа бариулахгүй гэдэг уурайг нь бол дэмжиж ингээд хажууд нь сайхан балаа шиг игээд хажууд нь унтахгүйгээр нойрыг нүрэхгүйгээр сайхан хөгжилтэй юм яриа дуулж өгөөд үнэхээр энэ хажуу талынхаа үүргийг бол маш сайн гүйцэтгэж явж байгаа. Хажуугаас нь ус өгж гин, ундаа өгж гин, задлж өгж гин, борцог, чипс, самар задлж өгж гин. Энэ бүх үүргийг бол зүгээр долтолны хөдөлөөл явж байгаа. Ийм нэг сайхан туслагч хажууд нь явж байна. Одоо тэгээд 12 цаг, авраг 13 цаг гарan машин бариа явж байгаа. Одоо найзаараа бол үнэхээр бахархаж байна. За тэгээд 90 жилийн дээр очиж уулзгаая. Одоо замдаа бас бичлэг инээ. Замдаа уулзгаая. Уулзгааяг нь солиорч нь уулзгаая. Битээр нөгөө нэг 41-ээр явна гэж жагаад тоглосон юм уу гэсэн. Битээр форган суух байсан. То форган суух байсан юм аа. Тэгтээ битээр нөгөө мөрөнд суuna гэсэн бол хатгалаас бид хоёр жоох. Нөгөө хэдтэй нийлээд форган суу. Одоо форган суuna. Одоо ихтэй нөгөө нэг машинаа зүгээр танихгүй айлын хашаанд тавих юм байна. Танихгүй ч явах нөгөө нэг хатгалаас 90 жил хүн рүү явах машины жолоочийн таньдаг юунд гэрэл байхгүй боллоо. Таньдаг айлд үлдээж байгаа. За ингээд гэрэлгүй болчлоо. Өсгөл нуурын мөсөн дээр анх удаа машинаар явж байгаа. Хамгаасаа ингээд сэтгэлийн өсөё. Одоо анх удаа яг ингээд хөвсгөл нууран дээр өвөл явж байгаа байхгүй юу? Тэнгууд хил гэдэг зүйлд чинь би нөгөө өөрөө загшлах сугаараа хүмүүст анхааруулж ингээд хүмүүст анхааруулж зураг мураг бичлэг тавьдаг байсан байхгүй юу? Тэгин чи өөр өнөдөө хардаа анх удаа нөгөө хилэн дээр хүрээдсэн. Одоо жолооч нэг машинаар хаагур гарах уу гэд хайгаа яваад байгаа байхгүй. Хөөе тэр хил гэдэг ийм тэр хардаа амар юм байд юм бэ. Шагшиг дунграад байна. Нийцээ агарчоо. Өө энэ бүр ингээд яатсан шүү дээ. Өө бүр амар болсон шүү дээ. Өө ч бүр амар болсон шүү дээ. Энэ бүр заач яатсан шүү дээ. Энэ хизээг агарчоо. Энэ яг уг зам л байна л да. Одоо ийшээ ингээд яг энэ замын нэг хагараад бүр амар гарцаа. За. Йоо. Ингээд байгаа. Гоо. Сая бид хэдийг буугаараа хилийг хөдөлсөн байна гэд буулгачлаа. За манайхан яа чи найзгүй юу? Оо тэнд нууц ажиллагаа явуулсан шүү дээ. X ажиллагаа явуулсан шүү дээ. Хөө энэ хараа. Нойтон байна энэ. Хей. Ноцгийн өгчаал өөр байгаа. Хилээ гарчлаа. За тэгээд цаашаа явж байна. За яаж ирэх шүү? Амар байна. Би харахгүй тулдаад явж байна. Би өдөр бол зүгээр шээсээс аваад. Чи өөрийнхөө машинтаа явна гэдсэн шүү дээ яасан. Юу яриад байна. Гэхдээ үнэхээр гүн үлдсэн байгаа. Асуудал واخгүй наач 70 80 бараг. Тэнгэр бос учраас нэг бол. Оо наадах чи бүр нөгөө яг тусгалтай учраас амар тусгал. Юу вэ? Доор нэлийн байна уу шүү дээ. Тууцаа хөдөлж байгаа юм байна. Чанг байна. Энэ юу ч юм төгчөө. Амар нөө. Наанарт яг урагшаа харахгүй болох юм мэдэхгүй. Хойш хараад үзсэн.
одоо мэдхгүй амар ивгүн байна. Сая дээр нэг хил гарлуу сая. Тий, тэр мөрдөн гарчихсан амар чанга юм. Хариж мараагаад гэсэн. Ивгүүл бит юм байна да. Ямар ч ихсэн юм шиг. Яа тэр. Ивгүү. Ингээд харахад зөрсөл цагаа. Ингээл нуур. Хөлдөө яг одоо ингээ мөсцсөн байгаа хөвсгөл нуурыг хүн болгоныг ирээд үзэх нь ховор байхгүй юу? Тэнгууд яг дээгүүр нь бүр нь явж байгаа нь бүр ховор байхгүй. Амар хэцтэй. Чамд амар биш. Амар тий. Хэцүү. Амар Би бол бодмааргүй. Ямар муухай вэ? Энэ ямар муухай юм бэ? Аа энэ наач ямар муухай юм бэ? Ойлгохгүй байна ой. Ямар заваа юм битдэг болгоч. Нэр тэнд юу хийж байгаа юм бол? Мики дэцсэн. Одоо тэр бид. Ура. Алтара. Ай. Ва дукара. Арай дэшгүй байна. Тийш энэ дээр. Шорооч юм уу нөгөө бивэж. Нэг юм байдаг шүү дээ. Тэр тавьчих. Яг энэ дээр шалтгаалж байна. Наатар шалтгаалж байна. Аа туу. Яг. Таны дайр дэвчих юм уу? Волко. Гар. Өшөө дихтар гар. Чимээ явахгүй мэн оо. Сая ийшээ нэг том 2 фит гараа явсан. Одоо харин ийшээ манай бурган гарч чадахгүй шүү дээ. Ай. Өстой жижиг юм явахгүй мэн. Моргон томор л явчих юм байна. За битээр 90 төмп сумданаар ийм гоё одоо баг паб юм уу амралтын газар ихэд арай гоё. Ийм гоё. Арай гоё. Жарааштай цэцэг хоор мартай ийм гоё газар битээр ирлээ. За нэг энд ирсэн чи ийм гоё гулааш өглөө. Манай нэг эренчлэн нутгийн сайхан нэрийн гулааш. Одоо битээр гулааш ичээд би сайхан байцчаад сайхан унтаж амарлаа. Өглөө босоод жаргалтанд гол явлаа. 우리 쇼디 지게 신행 улер хацсан тэнгэр шинхэг За маамараа шугаагүй. Шууд гадаагараа да. Цэвэр агаас лааж штэ. Юу вэ? Чи дороноос чи наа. Хаана явж дорон ч. Эдэгтэй хүүс дорон хаана явж яадаг шээ.
Нэг хараач та нар. Нарны автом задрал шинхэ навчин усан шүдэр шинхэ майсмути бодор шинхэ намун бүгдөө данташин Ваа, ийшээ бүр өнөртөө алж шít. Амар уу. Яа, энэ өнөр нь жоо буучаасаа. Ихтэй яг амар сайн харагдахгүй байна. За ингээ айлуудын утаа өнөр соноглаад л зүгээр. Энэ ингээд газрууд ингээд жоо сон гаачихжээ. Одоо нэг хамгийн хүүтэн газар тосон зингэл гэдэг яг үндэ бол 90 жилийн үе байна. Дахтай отгор байж магадгүй. Тэгээ би одоо нэг юу яагаад. Муу санаатай. Даарч чадахгүй. Дааруул ер нь толгой ажилтдаг байхгүй. Тэгэхээр 3 давхар өмд үүсгэх шийдлээ. Би яг 4 давхар өмд үүснэ. Одоо үйл бол хамгийн альтайхан царайлаг дулаахан халуухан секс харагдаж байгаа зүйл дулаа харагдсан да. Дулаа халуухан Дугаараа секс үнэхээр харагдаж чадчихна гэшөө. Нүүр чинь бол үнэхээр секс харагдаж байна. толиж гинөө. Толиж юм уу? Тол цаашаа. Бамбгийн авчирсан нөгөө нэг юу төгссөн юм аа. Амнаа Чи гэдэг арай жоо шуналтай дүрсэн үгүй. Би бол хатж яг мэдэр дүрдэг байхгүй. совтагийн нөгөө нэг тосыг бүр амар төгсчлээ. Ууш тарай совтаа. 20 морь идээд асуудалгүй шүү дээ. Саагж болно шүү дээ. Тэгэл хүүтэн нойтон газар ингээл асуудалгүй явж. Яг хөө нөгөө төгчмөс сүрээд ирэхээр эрүүл мэндээр зүгээр бодож эхэлдэг. Одоо энэ хардаа энэ өвдгөвч. Залуу насн дээрээ өвдгөөл цаахан хамгаалаад хайрлаад тий. Ер нь хүнийг авч явж байгаа юм чи өвдөг юм байл шүү дээ. Энэ хараа. Яг энэ хараа. Сайн хараа. Энийг хараа. Энэ хараа. Энийг хараа. Гадуур нь ийм том өвдгөж үүссэн. Дандаа 40 автууд чи дээ. Одоо хой гутал нь энэ. Цааны арсан гутал. Одон гэдэг юм да. Эрэгтэйч гэлтгүй, эмэгтэйч гэлтгүй ер нь хүн ер нь доороосоо дарахгүй хатал юм тэгэл болно доо. Хоол. Энэ ч юм цаа. Цааны махар исэн. Хотлааш хоньны багш. цөөн зүгээр хар цайн дүрж байгаа иддэг хүн. Чи яагаад ингэж иддэг? Тасн багсан байхгүй. Тосон багслага. Бас байж болох юм тийм. Асуулт байхгүй. За одоо нөгөө нэг аяллахаа нөгөө нэг хүүтэн газрынхаа хувцсыг өмсчлөө нөгөө нэг амар том зүнх байсан шүү дээ. Тэн дотор чинь энэ хэсэг байхгүй яараа. Одоо бол даарна гэж бол гонж. Жого мөнгөнд дургүй юм шиг байна. Дэлгүр нонгохгүй. Ёор онгохгүй. Миний загслаа суугаад дарчаарэ. Тэнгис шигтийн бэлчээр дээр аваач нэг загас бариулд юм уу яад. Өөрөөр машин ямар амар халуун бэ ёо. Мөрлүүлээ гэж. 60-тай гол дор очиж тэн дээрээс битүү хүн байгаа гинэ яда. Бид өхөн зураг бичлэг авах гэж байгаа. Тэгээд битүү бичлэг одоо яанаа л гэж. Одоо тэгээд нууцхан өөр газар очино. Тийм учраас та нар харж байгаарэ. За ингээд Эрдэнэчил Лумбийнхаа нэг юу руу жарган тоглороо явж байна. За одоо манай багт ингээд манай найз Эрдэнэчил Лум сумын хамгийн газрын дарга инх төвшин нэгдээ явж байна. Одоо энэ чи ер нь ингээд удахгүй шүү дээ. 2 сар гаргаад ер нь гаргаад 10-даар тий 10-даас хойш бол байхгүй шүү дээ. За ер нь бол 2 сарын тий 10 гаргаад тэгээд энэ нөгөө нэг гоё юм цан хөрөг татсан нөгөө хөлдөдгөө гол молынхаа нөгөө юм моднууд нь гол нөгөө нэг цан ингээд татсан байдаг амар гоё ихгүй юу нөгөө жинхэнэ үл. Одоо тэр нэгэ буучдаг учраас ер нь бол тий 12 сар 1 сар гэл тэгэл яг энэ үед л болно. Юм учраас та хэд Эрдэнэчил Лум суманд ирж энэ жаргамт голынхаа одоо ингээ яг харагдаж байна. Өө цан хөрөг татаад нөгөө нэг голынх нь уурс авсаад гайхамшигт харагдаж байна. Усанд энэ гол зүгээр ус цасанд орох нь бол өстой юм яах вэ? Зүгээр сайхан очоод ундаалаад, хараад, үзээд, угаад энэс тэр нүцгэлээд ус цасанд ордог бол тэр та нар өөр газар очиж орохгүй дөө. Дими нутгийнхын доргүй бол хэрэггүй шүү дээ. Өө найрлаа. Хоёр загас шааж байна. Загас явж байна. Өө тэр хардаа. Йоо гахалт. Машинаа зүгээр ингээд энэ жагссан байж штэ ингээд за 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 манай машинтай яг манай машинтай нийлээд яг одоогийн байдлаар 17 машин ирсэн байна. Гэтэ энэ хамгийн гоё нь Эрдэнэчил Лум их амар мундаг гоё шийдэжээ. Энд зүгээр нөгөө ирдэг газар нь ордог газар нь ингээд шууд хашчиж 17 машин гэдэг чинь за нэг машин
3-4 хүн гэ тооцтой. Тэгэхээр наадад чинь бол амар хүн байгаа. Тий. Орон нутгийн хөгжлийн сангаараа ингээ хашаа бариад, постын байр бариад, тэнд сарвч марвч бариад ингээ төгчүүлсэн байхгүй. Хамгаалтанд аваад төгчүүлсэн байгаа. Тэгээд хурлаараа тогтоол гаргаад бид нэг иргэнээс 5,000 төгрөг хурааж байгаа байхгүй. Тэгээ нөгөө иргэнээс хураасан мөнгөөрөө эргээгээ дахиад нөгөө нэг энэ жарганд хол байгаль орчин руугаа чиглэсэн юм ажлууд хийхээр хамгийн зөв шийдэл юм тийм. Улаан гоё бол гэсэн одоо цааш тийм жарганд хол. Хамгаалцгаар чинь нэгээр яг болчих байгаа байхгүй тий. Онгон дагшин байдлын ингээд алдагдуулахгүйгээр хүн амьтаа ингээд хамаа зомроог өдрөөр машин зэрэгээ дахиад авахгүй тий. Тэгээ гоё болгочихно доо. Дандаа чамтаа жаргаж явсан тасан сэтгэлийн аруухын нуурын дураар зингсэн анжилүүдэмэн Орхон хорвогийн бүлээн цэжэнд ойрон хорогосон саннунасан борсон ойрхон цагаахан сайхан Орсон орсаад дорсон асарсан харин норна хөвсөр анжилууд орсон орсаад ёо энэ хальта яагаад вэ яагаад вэ 이니 갈다. 야. 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 야가다가 왜? 하나가다가 왜? 누메노. 먹 누메노. 이니 갈다. Яа. Энэ дуу ч өөрөө л ааж агцч. Хүү. Гүн хөлддөггүй юм тий. Яг ирсэн юм гашаа онцгой. Ой, бодлаа яриад тахгүй шүү. Бодлаа яриад тахгүй шүү. Ажлаа мартчлаа. Мөнгө төсөөрч юм. Жоохон мэдрээдгээ. Яг жоохон байцгараа өгшөө андаа. Байцгараа. Би одоо нэг өөрийнхөө хайртай, дуртай, жинхэнэ өөрийнхөө краш Ариун Баатарын нэг он жилүүд гэдэг дууг ингээд тавьсан байгаа байхгүй. Он жилүүд орсон орсаад өөрийн жамаарсан орсаад онжижууд орсон орсаад хөө нэг харалтай онжижууд Ямар гоё байна. Өөс эндээс авч унах юм бол
Жохоо ийшээ яваад өө хэвс дээшээ ч бүтэхгүй. Дулаахын шиг мөртлөө нус гоож идэв шүү дээ. Манай хамт явж байгаа найз майхан барь хонд яг гişээч. Сайхан дулаахан байна. Одоо бараг 10 хэд байгаа юм шүү. Ийшээ юм уу? Буруу явцсан шүү дээ. Одоо бид уулын таг руу гарч нэг хордол цардгийн нуруу гэдэг байгаа. Тэрийг авах хэрэгтэй байгаа. Тэгээд тийшээ явах чинь би замдаа жоохон алхачих гэсэн чинь ийшээ явах юм. За замгүй газар явах нь да. Энэ зам байна. Байсан. Чи майхан бод хоног гэсэн сая. Майхан бод хонд хүмүүс хаана хоноод гэсэн бэ? Стэнзэ гоёлж штэ. Яа хаанаас олчих уу? Суутлын завсрал. За ингээд эмчил өвийнхаа нөгөө нэг жарган тоол дээр ирчлээ дээ. Нөгөө жарган тоол дээр чинь ирчлээ гэж. За тэгээд манай жарган тоолын засаг захиргааны тэргүүн миний урд одоо яг явж байна. Ja. Толгой ташчих баг. Ташихгүй шүү дээ. Үу. Янзтар гэж дээ. Үу. Хүмүүсийг дуурайна. Ёо. За нүгэл дүүрэн солонгосчод. За ингэж яах. Нөгөө ургамал да. Ихгүй миний бодож ясыг бодвол их гүнзгий юм байна. За хүмүүс бол энэ хаваар их бага ярьдаг бол та дээшээ нэлээ явд юм байна. Дээшээ явнаа. Ерөнхийдөө бол ингэж нөгөө шоу явж шээ. За ингэ нөгөө ногоо ургамал. Энэ ургамлыг ч одоо хүмүүс нөгөө рил хийгээд байгаа шүү дээ. Рил хийгээдсэн юм чи энэ биш үү дээ энэ. Ёо. Хальтраа золтол орцсонгүй. Хамгийн сонин нь мик ингээд ус руу орсон чинь дисконнект хийхгүй гадах юм. Сонирхолтой юм аа. За одоо оруулаа. Ова. За одоо ингээд усан доор яриа орж байгаа болов. Жишөө. Нэрийг гүнзгий юм биш үү? Энд бараг нэг метр 20 метр орчим бол байна шүү. За нэг манай солонгосч зүгээр аа. Цааталтаа яаж гарч ийн? Гарахгүй юу? За хүмүүс энэ жарган тоол гэдэг нэг хуваагдчихад энэ чи юу вэ гэхээр? Жарган тоол гэдэг нэг хуваагдаад. Тэр бол ер нь бол юу шүү дээ. Дархтуудын бол жарган тоол шүү дээ. Шууд жарган тоол. Асуудал байхгүй. Яг зүгээр нөгөө газар зүүн юм дээр нэршил тогтоол дээр болохоор жаргалант гэдэг. Жаргалантын гол гэдэг ятсан л гэдэм билээ. Батлагдсан л гэдэм билээ. Гэхдээ жаргалантын гол гэх юм бол манайхан бол бараг мэдэхгүй шүү дээ. Юун жаргалантын гол. Жарган тоол гэж юм. Бүх үе ярээ тэгэл дархтууч сайхан жарган тоол гэдэг дуудаас орцсон. Жарган тоолын төрөө. Жарган тоол орё. Жарган тоолын ус гэл. Дандаа тэгж ярьж шүү дээ. Жаргалантын гол гэж ярьдаг нэг ч дарахад байхгүй.
За тэгэхээр одоо яг нөгөө нутаг усан дээрээ болоод нөгөө нэг тогтоол дээр бичиг баримтан дээрээ бол яалтчгүй жаргалан тэгээ бичсэн байдаг. Харин нутгийн ард иргэд бол тэгэл жарган тохол гэж дуудаж нэршиж заншснараа бол тэгэл жарган тохол гэж явах юм байна да. Тийм учраас манайхан 20 жил өмнө хэрвээ ирсээд яаж байгаа бол жарган тохол руу очиё гэдэг ч юм уу. Жарган тохол гэж хэлж байгаарай гэх юм уу. Ер нь бол нутгийнхан бол тэгж хэлдэм биш шүү. Ер нь хаа явсан газараа тухайн орон нутгийн хүн амьтны те иргэдийн ард иргэдийнх нь хүсэж байгаа юмыг нь хэлээд яриад заасчвал ер нь их зүгээр байдаг шүү. Сони юм аа нэрэ. 90 жил өмнө ч одоо Дархтын хотгоос ч одоо ер нь хамгийн хүйтэн газар шүү дээ. Тэгэхэд л одоо энэ ингээд Сая оргил хөвдөө. Оргил үедээ сая 52 хүрсэн шүү дээ. Хасах 52. Яа. Машин асаагүй юу? Хамгийн доод лоу градус 52. За тэр өдөр 90 жил өмнө ямар ч машин асаагүй гэсэ. Багшлын үзэмж төгс гайхамшигтай газар. Би энийг яг анх бодохдоо нөгөө нэг ийм гүнзгий гэж бодож байгаа байхгүй. Энийг би нэг юм гүйхэн гэж бодсон чинь яг энэ юу юм бэ? Цээл мэлтэй газар байгаа шүү дээ. Хүмүүс гүнзгий газар. Танайхан бол энэ зам мундаа сайхан орно үз? Юу гэж ордё. Орохгүй юу? Ингэж орхон битгий бараг урч авах. Оо тийм үү? Амар юу ярьж байгаа юм. Энэ тэгтээ хүмүүс нөгөө ирээл нөгөө амар зугаалгаар ирнэ зү энд. Гэхдээ чи нөгөө нэг хамгаалттай юм байна те. Тэгэхээр энд орж ирээд гал төлөөд хоол унд хийгээд бигээд энэ дэр майхан бариад хонно гэсэн ойлголт байхгүй. Тийм юм те. Энэ нөхрийг усан доогоор явж байгаад бичдэг бол мөн сайхан аа. Энд нэг шоу байна хардаа та нар. Тэр хардаа орцсон. Одоо орцсон. Одоо гарч ирнэ. Гараад ирсэн. Энэ ус яг үндэ гадна талаас агарын температураас дулаахан байгаа шүү дээ. Йоо. Сони юм аа нэрээ. Тоглоод шүү дээ. Энэ юу дотор нь идэх юм байгаа юм болов? Тэглгүй яах вэ? Юмаа л олж идэх байхгүй наадас чи. Морхоо энэ дотор ингээ амьд вэж хана шүү дээ. За их ургамалтай газар хаагур байна. Өстө сайхан дулаахан үед нь хүрээд ирлээ. Нөгөө жинхэнэ ид аимшигтай нөгөө нэг 12 сар мар 1 сар марч алж исэн юм шүү. За одоо бидэд дуулдаг болгод. Энд бас нэг тийм газар байт юм дуулдаг болог гэдэг. Тэн дээр очиж дуулна. Тэгээд бас нутаг оронд ирсэн байна. Оол ус баярлуулж дуулнаа. Энд энэ сонин цоорайтдах юм. Уг энэ мод чи юу нь бол дуу чимээг хамгийн их шингээдэг тийм зүйл байхгүй юу? Тэгээд ингээд гэхэр цоорайтдах юм. Тэр энд харьцангуй гайг болчлоо. Тийшээ бүр амар ирсэн. Нөгөө навч чинь ногоо чи энд бүр амар их шүү дээ. Зүгээр ийшээ зүгээр ингээд. Яа, тийшээ яг хартаа. Ямар амар би. Бава. Тийм хараа. Цаас нь онж. Дарк гох чинь ямар сайхан юм бэ? Эрдэмийн аянд хүний нотаг энгийн даруу сайхан явбал ээжийн гар шиг зөөлөн илбэх. Наа чи нэг загас шиг юм байгаа даа. Наа чи мод биш үү? Наа чи нэцгаа бийт байгаа. Тийм үү? Тэгээд наа чи одоо доктор гэдэг наа чи. Эрдэнэ. Бүр амар орглоод бүлгэлээд аяа. Бүр бүх. Тийм биш үү? Хөө ямар сан юм бэ? За одоо ингэ энэ камера ингээд энд ингэ тавьчих. Сонсоод идэм байх тэгвэл. За ингэ. Энд дээр сууж дуудчих.
Мөөрөө. Би нэг камерынхаа юуг батарейг хаана хийлээ? Аваадсан даавна. Ниалцгаа бийтэй мод биш ээ. Ямар сони. Дараа хөнгөртөө нэг яцгаа. За хүмүүд үзэгчтэй. Ой, колго. Цэлга. Тэнд нэг өөр цоогроо нааж гიშгчлээ золиг юм аа. Нартай готлох. За ингэж хаад микийг удлаач. За энэ дээр битээр нөгөө мик салгаад уг нь дуу мод уулсан. Тэгсэн чинь wireless mic камерны маань микро усороод хөлдөөд ямар ч дуу бичээг байлээ. Wireless mic салгаагүйсэн бол уг нь их гоё болох байсан байл. Энэ дээр битээр чи баахан тайлбар тавиад тайлбар яриад дуулаад тэгсэн боловч ингээд ямар ч үр дүнгүй болсон байлээ. Ер нь бол мэдмээр л юм байна. Экшн камерыг хүйтэн тус руу игээ гаргаж ирэхэд бол микрофон хүлждэг юм байлээ. Энэ бол тийм туршлага болсон. Өнөөдөр хүйтэн төрж нэг яаж даад маалж явж халуунд халж байна. Зүгээр л хүйтэн л хөрсөн л тоо. За манай нөгөө нэг юм энэчлэн сумын нөгөө нэг энэ юу л юм чи гест хаус байсан тийм. Гест хаусын манай тогооч ихчээ сая оруулж ирсэн бууз. Энэчлэн бууз амар. Би ч 22 төлдөг байхгүй. Тэгэхээр энэ чи баг 10 сая юм уу? Ийм том бууз. Янз. Хоёр удаа. Намар нэг ирсэн. Тийм, намар. Энэ удаа өвд ирсэн. Намар ирэхэд бас үнэхээр гоё байсан. Одоо энэ удаа бол өвд ирлээ. Бүр тасархаа байна. Одоо ингээд бид эдийг 60 толоос наашаа явж байгаа шууд зөрөөд 4-5 жил явж байна. Энэ дотор дахиад хүмүүс байгаа. Өдөр чинь тэнд ингээд сэлсээр. Одоо та нар бодлоо. Тэнд нэг ороход нэг юм хүний 5,000 төгрөг авдсан байна. Тэр энэ нутагт ямар их хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? Тийм үү? 5,000 төгрөг бол биднэрт одоо юу ээж тийм үү? Бүгд шүү дээ. Одоо та ядын энэ ирээд хайсан хогийг цэвэрлэхэд л зориулж байна. Үрийн шүдийн жигээ шинхээ үлээр хацсан тэнгэр шинхээ үлээр сэлний амьсаа шинхээ өглөө болгон дандашин Нарнаас хамгаалт юм шиг бодоод байгаа байхгүй юу? Гүн байл энэ чинь. Салхинаас амар хамгаалт юм лээ шүү дээ. Салхи ер нь гүн ингээд нүүр мөр нь хав хар бар болчихдог. Тэр чинь ерөөсөө шалтгаан нь нар биш салхи юм билээ шүү дээ. Тийм учраас нартаач гэсэн, наргуучсан, гадаач гэсэн гэжсэн нарны тосыг бол байгаль төрчих хэвчээ. Пүү! Юу ачаа. Ийм богоо сарай хаастаа жоо хойшоор харах уу? Хоошор юм уу? Хэдэн хоошор вэ? Одоо цөв ятсан бод ятсан үүдээ хойшоор шаасан. Би 5 хоошор нагар том амар магтаа. Би ч юм хэлээ та. Нүрдээс хар. Ой, харлаа юм биш. Нүд чинь байгаад байна. Тэг хараа. Ай. Солиотой. За одоо бид төр өглөөнийхөө цайг ууж байна. Өнөө ийм хавтаа байна. Хоошор. Бид төр болохоор энд нөгөө яг нөгөө тамгын газрын эсрэгтлийн гайст хаустай байна. Чи үлээ нэр нь юу гэж хэлээ? Самтгүй гэхдээ ерөнхийдөө юунд нь оруулчих. Доор нь оруулчих. Доор нь оруулчих. Энэ сте аим гоё газар байна уу гэж сайхан. Хоол үндтэй янз бүр болчихсон тасархаа. ямар гоё болтой юм. Жаргалын голын 2 дахь өдөр өнөөдөр Бяданаас явж байна. За тулт ерөөдөө явна.
Мойлгонд дээр ордог гэдэг тийг гусдаг газар байсан байхгүй. Худлаа шүү. Яа тий харин тий худлаа байх тусам байгаа шүү дээ. Нөө ирэх юм биш дээ. Ямар гоё арстай. Хүй үссэн. Хүү нараа сормосон сантчих. Километр газар явдаг. Орс юмэд гэдэг чинь ерөнхийдөө одоо нэг олон километр газар хүмүүс явна шүү дээ тийм үү? Тэгэхэд маш зөөлхөн бүүтэн шиг тийм эмэл байна. Тэгвэл манайхны энэ эмэлүүч болохоор яг нэг үндэсний юу болохоор модон тийм юм. Энэ бол бүүт. Тийм ээ. Йоо, манай найз дөрөндөө хүрэхгүй. Арай ч л хүрлээсэй. Йоо, наачтай. Айгүй амгалан гоё морь шүү дээ. Гоё үрээ гадуу юм. Эцэст сайхан номхон юм байна. Чү. Хайны морь унах гэж. Сайн морь унах гэж тэр морь бол арай л амир. Багш юм байна. Бүр 9 оролтод 9 төрүүлсэн. 90 жил өмнө 2025 оны шилдэг үрээ болсон морь гэж шүү сайны дээр. Миний явсан. Осоохгүй. Чү. Одоо би жиггүй Монгол ууч харагдаж байна. Дээд өмсцөө. Малгай өмсцөө. Морь хөтлсөн. Явсантай болноор тэгэл явж штэ. Энэ ихтэй нэг ингээд гоё дулаахан байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд дулаахан даахгүй мөртлөө ингээд цаанаасаа хүүтэн байгаа нэг мэдрэгдээд морины одоо морь сандцсан хүмүүсийн сахал махал сандцсан гэж харагдаад байгаа байхгүй юу? Яа, янз гарлаа. За. Одоо ингээд бид хоёр ямар ч ажиллаа дуусчлаа. Одоо буцах замдаа яана. За энэ нөгөө тамгын газрын машин аймаг явах юм байна. Тэрэнд дагдаад явна. Тэгэхгүй бол маргааш эндээ хончихсон бол маргааш оройноос нааш. Бас энд хонох юм бол. Тийм учраас Аслаа. Наашаа ирэхдээ шүн ирсэн бол одоо бол бас нэг гигээтэд явж шүү. Яа. За нөгөө далаа дэгүүрээ жоохон гигээтэд гарах юм бол өгөн мэдгүй. Тэрийг бас сайн мэдгүй. Ууран дөөр шүн явж байгаад амар хийлгээс одоо яг байгаа үгээс мэдгүй байна. Ямар ч тач нэг гигээтэй юм жууч нь олдох байлгүй дээ. Чиглэгийн даавгаар даваа далаад эгүүр сүнгэнт тавьсараад машин тавьсан газраа ирээд машинаа амарцсан. Суучлаа. Машин хүүтэн биш шүү. Халааж байна машинаа. Энэ хоёрыг гой зураг авах гэж байна. Энэ хавь төвчгөө. За би тэмдэг тавиадах юм. За энэ хавьтнаа тэгээд батчих. Тэвэст үнэхээр гоё урлагийн бүтээл хийж байна. Би багтаж гинэ үү, орж гинэ үү орохгүй. Дээж доош болох юм. Машин унтраах үснэ үү? Гэрлээ. Гүгөөдөө. Залуу хүн байна да. Ой, мянган одоо зочд буудлын доор хөвтөж байна да. Доороо устай, дээрээ тэнгэр. Час гэл амар дуурч байна. Энэ ингэж мэрэлцэж харагдаж байгаа одыг л авахгүй л гүгээд байгаа шүү дээ. Манай найз. За.
Болны хутаг өндөр. За бүгд мэдээ. За бүр ингэдсэн тохолцоо явждаг шүү бүр. Манай жолооч тэнд ордог. Өчтөрөгдөр хатгалтай яачаа тэнд бахан зураг хүрэг бисрэл хурж явж байгаа. Мөрөн рүү нөгөө загцсан байсан буудал маань дүүрцэн гэж авдээ. Тэр нь бит өөр яхад шууд мөрөнгөөр дайрж гараад тэгээд тосон зингэл дээрээ тэгээд авах газар мацад тэнд байх шууд машиндаа онцлоо. 6 цаг гомдсон. Машина асаалттай ингээд бишок гэсэн. Хүндсэн чи айгуу амарч чадлаа. Би сайхан. Би бол сайхан амарчлаа. Одоо л өгсөн нэг яг явна. Номгийн өснөтийн номгийн салбар дотроос одоо ийм хоол аваад идэж байна. Нөгөөх мөх. Баавта.